Хүүхдүүдээ зам хөндлөн гарахдаа заавал цагаан зураасаар явган үний гарцаар гарч байгаарай. Нэгдүгээрт, хоёрдугаарт заавал ногоон гэрэл асахаар гарч байна шүү. Улаан шар гэрлэр гарч болдгүй юм шүү. Маш аюултай. Сургууль бүрт эцэг их хамаатан сад нь тухайн сургуульд сурж байгаа хүүхдийг төлөөлж скул полис хийдэгдээ. Сургуулийн орчин тойронд хүүхдийг зам гарахт нь хамгаалж, нааш цаашаа явахт нь туслаж, юм асуухт нь хариулж тэгдэг. Тийм скул полис өнөөдөр би ахыхаа хүүхдийн өмнөөс хийлээ. За тэгсэн их хөөрх юм байна тэр чинь. Би зам дээр зогслоо. Хүүхдүүд нааш цаашаагаа их явж гин. Замаар би одоо нөгөө өргөдөг тийм дохооны мотор өргөд гаргалаа. Хүүхдүүд чи хөөрх юм биш үү? Ирээл юм асуух юм. Аха тэр нь хаана байдгийг. Энэ занга зардаг газар хаана байдгийг гээл. Аха би зам гарах гэсэн юм аа гэл. Тэгэл хөөрхөн зам хөндлөн гаргаж өгнө. Хөөрхөн жоох хүүхдүүд байх юм. Манай Монголын хүүхдүүд хөөрх юм аа. Өөр хайр хөрлөө шүү дээ. Энэ бол балчир хүүхдүүдэд хамгаалах хамгийн зөв тийм арга хэмжээ юм байлээ. Зөв скул полис гээд одоо үнэхээр их таалагдсан. Хүүхдүүдэд хамгаалж Монголын ирээдүй болсон үр хүүхдэд хамгаална гэдэг бол маш зөв тийм үйл ажиллагаа юм билээ. Тэг санагдсан. Хүүхдүүдийг хөөрх юм аа тэр жоохон хүүхдүүд. Манай эрэгтэй хүүхдүүд сайхан гараад үнэн хийх. Зүнхэрийн хоорондоо тоглоол. Тэгээд зүнхээ тэнд аваач тавьчихсан шороо тоос болж байгаа нь тоогчгүй. Газар дээр тавьчаа зүнх рүүгээ юм ийх юм. Тэгээд хөө наач болохгүй байх юм то наач нь ингээд шороо тоос болно шүү дээ. Тоож байгаа ч юм болоо. Үнэн хийгөө хэнийг хөөрх юм аа. Тэгээд нэгдүгээр ангийн хүүхдүүд ч бас хөөрх юм. Нэг том зүнх хүрсэн. Одоо нэгдүгээр ангийн хүүхдүүдийн зүнх нь арай жоохон томцсон санагдсан. Нэг хөөрхөн том зүнхэл яваад байх юм. Тэгээд тэр хичээл ном их хүнд байдаг байх та зайлвал. Хүүхдүүд чинь дэлгүүрээс гараад нэг идэж уух юм аавал автобус үлээгээл зогсож байгаа. Юм автобусны буудлын дээр идээл хуруу гараад олоогод ёстой л жинхэнэ гинэн балчир хөөрхнөр байлээ. Манай монголчууд, манай монгол хүүхдүүд маань хөөрхөн гэрэл гээтэй сайхан байлээ. Хөгжилт наадан тоглоол. Үнэхээр хөөрх. Тэгээл хөөрхөн зам ингээл хөндлөн гаргаж замаар гаргаад нөгөө дохоол ирж байгаа машинуудыг зогсоогоол хүүхдүүдийг гаргахаар хүүхдүүд хөөрхөн баярлаа гэж соёлтой бас. Би өглөө 7 цагаас гараад өдөр 1:30 хүртэл зогссон. Өнөөдөр яг хавар болохоор өглөө өөр жоохон сэрүүхэн, өдөр болохоор жоохон шуурхтай нэг тиймэрхүү байсан цаг агаар явд. Гэхдээ би бол хөлөө өвдөлт зогссон. Хүүхдүүдтэй аль болохоор аюулгүй замын хөдөлгөөн тэр хөл хөдөлгөөнөөс одоо хамгаалж зам хөндлөн гарахт нь тусдаж мэдгүй байгаа юм зааж өгч энэ тэрээгээд явах сайхан юм билээ. Хүүхдүүд ч гэсэн тэр эргүүл хийж байгаа тэр хүндээ амар хитгэдэг юм билээ. Ирж ерөөс өөр хүмүүсээс асуухгүй тэр хүнээсээ ирж асууна. Ахаа тэр газар хаана байдгийг, ахаа тийм юм авахсан, хаа зам гарах гэсэн гэл хөр. Манай эцэг эхчүүд тийм скул полис энэ сургуулийн эргүүлэлт нь заавал хүүхдүүдэд хамгаалж төлөөлж очиж нэг хэдхэн цаг үр хүүхдүүдэд хамгаалаад явж байгаарай гэж уриалж чинь гоё юм билээ. Ер нь жоохоо хүүхдүүд бага ангийн хүүхдүүд гэлтгүү ахлага ангийн хүүхдүүд ч гэсэн өөр лээ соёлтой. Тэгэл хүүхд бол хүүхч дээ. Манай Монголын мөрс олон болох болтугай хүүхдүүдэд хайрлаж явъя. Монголын минь энэ олон хүүхдүүдээс хин нэг нь Эйнштейн болж магадгүй, хин нэг нь Элон Маск ч болж магадгүй, хин нэг нь хүчрхэг Монгол улсаа удирдах тийм төрийн зүтгэлтэн ч болж магадгүй олон хүүхдүүд Нобелийн шагналыг авч магадгүй. Тийм учраас үр хүүхдүүдэд хайрлаж явах хэрэгтэй, хүүхдүүдэд хамгаалах хэрэгтэй. Бүх зүйл хүүхдийн сайн сайхны төлөө байвал Монгол улс хөгжөндөө. Хүний өөр ингэлтгүй хүүхэд бол хүүхэд бүгдийг хайрлаж авах хэрэгтэй. Манай томчууд бүгд л хөөрхөн бяцхан зүрхнүүчүүд тэд нар чинь.
За манай хүүхэд багтчууд хичээл номоо сайн хийгээд эрдэм мэдлэгтэй том мундаг доктор профессор улс орноо хөгжүүлсэн агуу хүмүүс болоорой гэж хүсье. Манай Монголын үрс олон болголтгой, улам болголтгой. Бүх хүүхдүүдтэй хайртай шүү. Та нарт даалжрал сайн сайхан мөхнийг хүсье. Аав ээжийнхээ үгэнд орж багш нараа хүндэтгэж хичээл ном даалгавраа бүгдийг хийж сошиал интернет ертөнцөөр яг өөрт хэрэгтэй гэсэн мэдээллийг олж хэрэггүй мэдээлэлээс хол байх хэрэгтэй шүү. Тэгж хэмээн та хэд мань ирээдүйд мундаг боловсон хүчмэд мундаг баатрууд мундаг Монгол сэхэтэн болох болно. Та бүгд юмны ирээдүй гэрэлтэй байх болно. Улс их орн минь баагуугаар хөгжиж л байна. Та хэдийг том болоход манай Монгол улс улам бүр хөгжсөн байх болно. Тиймээс их орноо хайрлаж аваарай. Аз тэвэн чэйжэн дээрх хүчрэг явсан цагтаа хүчрэг агуу түүхтэй тийм үндэстэн Монгол улс энэ их орон өвд эдсийн үлдээсэн газар нутгаа Монгол гэдэг нэрээр дэлхийд өргөж хайрлаж хамгаалж авах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Мөн дээр нь Монгол улстай ганцхан байдаг Монголын хамгийн том хот бол Улаанбаатар хотоо ч гэсэн хайрлаж аваарай. Бид чинь нүүдэлчин ард түмэн шүү дээ. Хоттой болоод нэг 70-80 жил болж байна. Гэтэл Европын орн энэ хятадууд бусдын улсууд чинь хэдэн мянган жилийн хотын соёлтой улсууд. Бид нар ч 71 100 ч болоогүй шүү дээ. Тийм учраас Улаанбаатар хотоо бохир заваан гэж битгий гоочлоорой. Багуугаар хөгжиж л байгаа. Сайхан цаг ирнэ. Та нарын Улаанбаатар Монголын ирээдүй болохоор та бүхнээс нь бас их юм шалтгаална. Захын натлан л гудамд хоогоо битгий хаяарай. Нус зэршүүлсээ битгий хаяарай хүүхдүүд. Энэ бүхнээс соёл эхлэж манай Монгол Улаанбаатар хотод цааш улам хөгжин шүү. Монголын маань бүх хүүхэд эрүүл сарвал аз жаргалтай, нүүрэндээ инээмсэглэтэй, нүдэндээ цогтой, хайраар дүүрэн байхыг хүсье.